Anywhere you go, give it on. Anywhere you say. Ингээ сайн бодглохлоор ер нь би ойртой их стресстэй байгаа эсвэл жоохон гутраад байгаа ч гэдэм юм уу. Тиймэрхүү яриа сонсч байснаас биш би ойртой нэлээд тийм төгшөөд байгаа, төгшөртэй байгаа эсвэл их айцтай байгаа гэдэг яриа төдийлөн сонсож байгаагүй бах. Тэгэхээр яг энэ сэтгэл гутраал, стресс гэдэгтэй адилхан сэтгэл түгших эмгэг гэдэг юм бас бидний донд байдгаа. Өнөөдөр миний ярих гэж байгаа сэдв бол энэтэй холбоотой. Тэгээ би өөрийнхөө Facebook дээр ер нь та нар сэтгэл түгших эмгэгийн талаар мэдхүү хэрвээ энийг мэддэг хүн байх юм бол надтай холбогдоорой гэд пост бичээд тэгээ зарим нэг найзуудтайгаа холбогдож энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авсан. Тэгээ мөн миний өөрийн маань бас үзэж туулсан туршлага байгаа. Тэгээ иймэрхүү асуудалтай тулсны дараа мэдээж 21-р зууны хүн болсон юм байна. Интернетээ ухна тэгээд маш олон эмчнэрийн ярилцлагуудыг уншиж агаад олж аваад өөртөө хэрэгжүүлсэн найзуудад маань мөн хэрэгжсэн тийм мэдээллүүдийг багцалж аваад та нарт өнөөдөр өөрийнхөө түүхтэй хамтдаад хүргэе гэж бодож байна. Тэгээ энэ сэтгэл түгших эмгэгийг бид нэр одоо төдийлөн сайн сонсдоггүй ч гэсэндээ энэ нэг судалгааг үзэх юм бол Монгол 18-аас дээш насны 5 хүн тутмын нэг нь буюу одоо 100 хүн тутмын 18, 100-ны 18% нь сэтгэл түгших одоо хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэгтэй байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энэ чинь бүр нэлээд өндөр тоо гэсэн үг шүү дээ. Сэтгэл түгшилт гэж тусдаа нэг зүйл байгаа тий. Сэтгэл түгшилт бол одоо маргааш хайртай бүсгүйгээ одоо нацтай гэрлээч гэж гуйх гэж байгаа. Эсвэл би маргааш том шалгалтанд орох гэж байгаа. Том олон улсын хурал зөвлөгөөн дээр ихтгэл тавих гэж байгаа. Захирлуудынхаа өмнө зогсоод одоо тайлан тавих гэж байгаа. Эсвэл шинэ ажилд орох гэж байгаа. Ажлын ярилцлаганд орох гэж байгаа. Тэр одоо том үйл явдлуудын өмнөх одоо сандрал, айх, түгших тэр бол одоо хүний байгалийн жамаараа болдог түгшилт. Тэр бол энгийн. Гэтэл энэ түгшилт чинь 2-7 хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилэх юм бол энэ чинь одоо сэтгэл түгших эмгэг рүүгээ ороод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь одоо нөгөө сайн хилээдсэн том үйл явдлуудын ард гарсан ч гэсэндээ тэр түгшилт маань зогсохгүй байх юм бол энийг одоо сэтгэл түгших эмгэгийн одоо анхны шинж тэмдгүүдийн нэг гэж ойлгож болох юм байна л да. Тэгээ одоо маргааш надад ямар нэгэн тийм чухал юм байхгүй би шалгалтанд орохгүй маргааш би зүгээр л гэртээ өдрийг ингээд гой горогороо игээд өнгөрүүлэндээ тэгсэн мөртлөө миний сэтгэл айгаад түгшээд байгаа байхгүй юу. Тэгээ айж түгшихтэй тэр нь одоо юу гэдэг жоохон нэг зав чөлөө олдонгууд нь айгаад түгшчихэл тэгээд жоохон завгүй болонгуудаа мартагдаад явааддаг биш. Завтай байсан ч завгүй байсан ч дотор байнгын нэг зүйл одоо шаналгаатай, айдастай тийм байхыг хэлж байгаа юм. Тэгтээ тэр сэтгэл түгшээд байгаа зүйлүүд нь одоо ихэвчлэн болоогүй байдаг. Тэр болоогүй зүйлийг би урдчилж таамаглаад тэрнээсээ айгаад байгаа байхгүй юу? За ингэж айснаасаа болоод амьсгал давчтан, цээжээр өвдөн, салгана, зүрхний цохилт өндөрсөн. Тэг ямар нэг амар юм яг удахгүй болох гэж байгаа юм шиг ингээд санагдана. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо асуудлыг бүр хит томор ингэж хүлээж авдаг. Дээрээс нь эрүүл мэндийнхаа төлөө бүр хитрхи их санаа зовно. Бүр хитрхи бас цэвэр цэмцгэр болох тал ихтэй. За тэгээ ер нь л баг одоо өнөө маргаашгүй яг өөх гэж байгаа юм шиг санагдана тий. Надаас өөрөөс минь үе шалтгаалаад тийм үхэл ирэх гэж байгаа юм шиг санагдана. За тэгэл өөрийгөө ерөөс яг нэг өвчин тусцсан юм шиг. Угаасаа нэг өвчин тусцсан л байгаа. Хаа нэг байгаа. Одоо энийг нь баг эрүүл мэндийн тэр эмнэлэг домлохууд нь илрүүлж чадахгүй байх гэж бодогдно. Эмч нарт итгэхээ болно. Тэгээд одоо энэ айдсууд нь үргэлжилсээр хагаад одоо зүрхнийхэн цохилт нь өндөрсөд амьсгаан дээр давхцтай дэрэнгүүт нь одоос яг өглөөгээд одоо түргэн дуудана. Тэгээд түргэн дуудангууд түргэний эмч үрж ирээд одоо пульсийг үзэнгүүтээ за одоо ингээд зүгээр юм шүү. Ямар ч асуудал алга байна шүү гэж хэлнэ. Тэгэнгүүт нь одоо за ингээд зүрхний цохилт мохилт буурсан байхад энэ юм чүрж ирээ үзчихлээ. Намайг одоо ингээд харваас одоо бодвоос эрүүл бус байхад чинь намайг одоо эрүүл гэж хэлээ явчлаа. За тэгвэл би одоо яах вэ? Баах эмнэлэг домлогоор явна. За эмнэлэг домлогоор яваад үзүүлнэ, харуулна. Ерөөсөө нэг юм болохгүй байгаа гэдэгт бүрэн итгэлтэй. За тэгээд зүрхний эмнэлгээр явна. Яагаад гэвэл зүрх тавьчтаад байгаа. Хоолойны бамбаа балчирхаа нүвдсэн болов хоолоон дээр ингээ юм толж өвдөн тэ. Тэгээ ингээд
ерөөсөө л нэг юм болохгүй юм шиг санагдал бүх төрлийн эмнэлгээр явна. Тэр хүний одоо тэр айдас төгшөөр юунаас үүдэлтэй вэ гэдгээс шалтгаалаад ямар нэг эргэтэн өвдөж байгаа. Тэгээ тэр эргэтнийхээ эмнэлгүүд рүү нь явна. Явж эцэст нь бүх онш нь зүгээр ирүүл гэж гардаг. Одоо жишээ нь би бол ингээд хөхний эмнэлэгт 2 ч удаа очиж үзүүлж байсан. Яагаад гэх юм бол бүр яг ингээ өвдөд байгаа байхгүй юу? Үнэхээр өвдөд ахын хувьд бол өвдөд идэг байхгүй юу? Өвдөж байгаа үнэхээр тэгээд чи урд нь ингэж өвддөггүй байсан. Тэгээ одоо яг өвдөд байгаа нь үнэн байхгүй юу? Тэгвэл эмнэлэгт очиж үзүүлэхээр бүр зүгээр идэг. Эмчтэй ингээ очиж үзүүлэнгүүцээ ингээ сайхан зүгээрээ шүү. Тэгээд одоо энэ хөх өвдөж байгаагийн одоо үндсэн шалтгаанууд байгаа. Ингээд одоо өвчнөөс гадна стресс гэдэг зүйл байдаг шүү гэд надад хэлж өгч байгаа байхгүй. Тэгээ би за одоо энэ нь одоо стресс юм байлгүй дээ. Гэхдээ дотроо нөгөө эмчид итгэдэггүй айц төгшөрч хിവэрэ байгаа учраас дотроо айсан хിവэрэ явж байгаа юм. За тэрний дараа жил нь боллоо. Тэрний дараа жил бас чи миний одоо хоолоон дээр юм толж өвдөөд дээрэс нь ходоод өвдөд эхэлж байгаа байхгүй. Бас л өмнө нь ерөөсөө тэгдэггүй байж байгаа л гинт өвдөд эхэлж байгаа юм. Өвдгийн үед бас л үнэхээр өвдсөн. За тэгээд ходоодны эмнэлэг дээр яваад очлоо. Явж очиод баахан асуулгууд бөглөөд өгсөн. Тэгсэн чинь эмчин тэр зүгээр асуулгуудыг харангуйтаа ходоодны дурангаар үзэх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл одоо энэ асуулгуудыг чинь харахад эрүүл хүн байна гэдг нь мэдэгдэж байна. Тэгээ хэрвээ өөрөө хүсэх юм бол одоо мөнгөө нэмж төлөөд ходоодны дуран одоо дуран хийлгэж болно. Тэгээд ямарсан 2-7 хоногийн хугацаанд өөрийнхөө одоо биеийг ажиглах хугацаа өгье гэж байгаа байхгүй. Тэгээд надаас шууд чи хэдэн хүүхэдтэй вэ гэж асуусан. Тэгээ би нэг хүүхэдтэй гэсэн чинь за эн чинь бол ер нь бол стресстэй холбоотой байх магадлалтай болов гэж би бодож байна гэд тэр хэмжээсэн. Тэгээ би ингээ хоёр дахь хэмжээсээ стресс гэдэг юм сонсчихж байгаа байхгүй. Энийхээ хажуугаар би чинь одоо энэ сэтгэлийн тухай юмнууд одоо уншаал судлаал эмчнэрийн яриануудыг бас давхар судлаа явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд эн чинь надад 2 жил хагас энэ бүр яг идэвхтэй өргөлжсэн байхгүй энэ сэтгэл төвшөлт чинь одоо ч гэсэн байдаг. Тэгтээ бол одоо ер нь нэлээд учир нь алдсан учраас ингээ өнөөдөр ярих хэмжээнд сууж байгаа юм. Тэгээ нөгөө уншиж судалсан болон энэ эмчнэрийн өгж байгаа хариултууд нь яг ингээ давхцаад байсан учраас би за энэтэй яг ингээл холбоотой юм байна да. Гэтэ энийг стресстэй холбоотой юм байна гэж бодоод яваад байсан. Тэгээд уншиж судалж явах явцдаа миний надад илэрж байгаа шинж тэмдгүүд нь бүгдээрээ яг энэ сэтгэл түгших эмгэг гэдэг зүйлтэй ингээд давхцаад байсан байхгүй юу. Тэгэж би одоо өөрийнхөө энэ оншиг олсон. За би ингээд фэйсбүүкээр холбогдсон 2 найзаасаа одоо дараах асуултуудыг асуусан байгаа. Манай хоёр юу гэж хариулсныг бүгдээрээ сонсцгоё. Эхэндээ мэдээж сэтгэл түгших эмгэг гэж юусоо танихгүй. Яг санаа зовлонтой аливаа хэтрүүлж боддсон байна гэж өөрийгөө бодно. Тэгээд шар хаданд мэрэгжлийн эмчит хандах ёстойгоо ойлгоод анх хандаад сэтгэл түгших эмгэгийн эсрэг юм олж авч уусан. Тэгсэн чинь хүн юм болохоор жаахан санаа зовоод байхаас биш өмнөгшөө зүрх пал хийж өвдөөд зовж шаналхаа болчихсон. Яагаад шар хаданд хандах болсон бэ гэх юм бол 2017 онд эмэгтэйчүүдийн өвчнөөс олж сэтгцэд нөлөөлөх хүчтэй гормон уусан юм. Тэгээд депресс эхэлсэн гэж хэлж болно. Мэдээж энийг танихад маш их хугацаа орсон. Энэ хугацаанд мэдээж завсаар л байсан. За тэгээд тэр гормон яаж үйлчилсэн, биологийн үйлчлэл гэд дэлгэрэнгүй ярих юм бол бүр их урт болох байх. Дангаараа сэтгэл түгших эмгэг гэдэг нөхөр надад байдаг. Депрессээс бүр өмнө ч байсан. Травмануудаас үүдэлтэй. Депресстэй үед бол угаасаа салшгүй нэг хэсэг нь сэтгэл түгших эмгэг гарцаагүй мөн. Мас бол сэтгцийн асуудлыг хүний зан ааш гэж боддог. Гэтэл үгүй байдаг. Йога үзэж туулснаа эргээд нэг бодож тэндээс бүрэн бүтэн үлдсэн хэсгээ байнга чагнаж шалгаж байх хэрэгтэй юм блэ. Энэ нөхрөөс үүдээд надад унтаж байхдаа шүдэ авирах гэдэг өвчин бий болсон. Тэрнээсээ болж царай муутай болсон. Ер нь энэ бүхнийг судалсаар байгаад би анагаахын шатанд гарах хүртлээр бараг 5 жил гараа судалсан хүн байна. Энд нэг зүйлийг зохиож тэмдэглэхэд хүмүүс шар хаданд очно гэдгээс айдаг. Гэтэл Монгол улсын хамгийн супер эмнэлэг чиний бичлэгний үндсэн санаа сэтгцээ биеэ үзүүлдэг шиг шалгуулдаг байгаасаа гэсэн ураатай байгаасаа. Анх нэг удаа хоолны газар маш олон хүнтэй багт нороод суусан чинь дотор давчтаад үнэхээр хэцүү болоод ирэхээр нь гарахаар шийдсэн. Машиндаа суугаад тайвшрах гэсэн чи бүр сандраад шууд л яаралтай хүлэн авах тасаг руу явхаар боллоо.
очоод үзүүлтэл даралт болон пульс ихэлсэн гэснээс өөр юм хэлсэнгүй. Ингэж л анх бүр бие дээр огцом шинж тэмдэг нь илэрсэн юм. Үүнээс хойш дахиад яг ийм байдал эхэллээ гэд байнга даралтаа үзэх, пульсээ хянах гэх мэт айдас эхэлсэн. Дэлгүүр хоршоо, хоолны газар үзүр үйлчилгээ, хүмүүстэй уулзах гэх мэтээс өөрийгөө баг багаар тусгаарлаж эхэлсэн. Олон нийтийн хамарсан юм, чанга хөгжим, шахацалсан газар, гэрэл анивчсан тод гэрэлд маш имзэг болсон. Энгийн эмч болгон дээр очихоор гар, ор, хичээ, залуу хүн байж тэг инг гэж хэлнэ. Дотор зүрх мэдрэлийн эмч нарт үзүүлэхээр мэдээж эм там бичиж өгнө. Тэгээд янз бүрийн эмчээс зөвлөгөө ав гэж хэлнэ. Тэр нь сэтгцэн эмч. Хэд хэдэн удаа ч гэсэндээ сэтгцэн эмчид үзүүлж байсан ч үл ялах, зовлонт байдлын эмгэг гэх мэт онш хэлдэг байсан. Сүүлдээ харин би өөрөө интернетээс мэдээлэл ухаж уншсаар агаад яг иймэрхүү төстэй уншдаг хүнтэй фейсбүүкээр танилцаад уулзаж үзсэн. Уулзахад хоёулаа яг надтай ижилхэн асуудалтай хоёр эгч тааралдан тэр хоёртойгоо ярилцсаар яг энэ бол паник атак гэдэг нь муу юм байна гэдэг дээр тогтсон. Хэрвээ сонирхох юм бол фейсбુક дээр сэтгэл түгших эмгэг болон паник атак гэсэн фейсбુક групп бий. Үүнийг өөрийн биеэр туулж идэгсэн өсгөө хөтэлдэг байсан нь надад маш их хэрэг туслалцаа болж байсан. Сэтгцийн асуудал өөрөө ерөөсөө тархины эсийн мэдээлэл дамжуулдаг бодисууд буруу ажилласнаас болдог. Хавдар гэдэг өвчин байдаг шиг энэ бол сэтгэлийн хавдар гэдгийг ойлгомоор байгаа юм. Чи эмо шүү гэж хэлэхээс өмнө яг л үүнийг ойлгоосаа гэж хүсдэг. Үнэн дээр бие махбодын зовлон хажууд нь үнэн дээр надад жаргал юм шиг санагддаг. Хамгийн чухал нь бодит байдал үнэхээр хүнд байна уу? Эсвэл яг дотоод сүнсчин үү гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Яг бодит байдал үнэхээр муу байна гэж ирнэ хвчлэн байдаггүй. Өөрийгөө ертөнцийн төв биш, энэ бол дэлхийн сүрэл биш. Энэ зүйл бүтлгүүдлээгээд новшин арчаагүй амтан биш гэдгээ дотроо давтаж сурах нь чухал. Ихэнхдээ өөрийгөө бага хайрладаг, өөртөө хатуу ханддаг хүмүүс тохиолддог учраас ахаад л өөрийгөө шүүх гээд байдаг талтай. Үүнийгээ болох хэрэгтэй. Гэхдээ болох хэрэгтэй гэхээр болчихгүй л дээ. Тэр дээр хэлснийг тарин шиг давтах хэрэгтэй. Би гэхдээ эрт тэмлэг тандаагүйдээ үнэхээр их харамсдаг. Миний хувьд зүрх дэлсдэг, нойр муу, гадуур явхад хаяа зүрх дэлсээд эхлэхээр гүнзгий амьсгал аваад хэсэг амс хийдэг. Хамраараа аваад гидсээ түмбийлгээд хамраараа гаргана. Тэгээд тэр мэдрэмжээ өөр тийш нь шилжүүлэх гэж хичээдэг. Хажуудаа байгаа хүнтэйгээ шал өөр юм ярих, эсвэл суугаад зүгээр л халуун бүлээн муух, хүзүүн дээрээ нөгөө гүрээнээс үзбэлүү тэрийг илж массажлах гэх мэтийг хийдэг. Айдаг юмаа баг багаар хийж үзээд түүнийгээ давж гарах. Иймхэн л юм байсан юм байна штэ. Чадхал байсан байна шүү дээ гэж бодож өөрийгөө урамшуулан зоригжуулдаг. Гадаа нэг цаг алхаж үзээд түүндээ сэтгэл ханаа. Удаан алхахаас, шатаар алхахаас, дээшээ огцом гарахаас зүрх дэлсдэг болохоор үнэхээр их айдаг. Саяхнаас йог хийж эхлээд чадах юм байна гэж бодсон. Яг дасгал хийж эхлэхэд зүрх үнэхээр их дэлсдэгч, дасгалын төгсгөл буцаад бие тайвшраад ирж байна гэх мэтээр өөртөө итгэл төрүүлэх чухал. Нийгмийн харилцаанд бараг л ордоггүй хэдхэн хүмүүстэй харилцдаг болохоор миний энэ жишээ магадгүй сонин жишээ байх болов. Гадуур явхаар аяг тавг, гарын хэр бохор, ариун цэврийн өрөөнөөс сэжиглэн, айн, гадуур гарч орохороо алкогольтой юм уухта. За одоо юм ууж байгаа юмсан. Энэ пивтэй цогцохгүй дээ. Хариу урвал үзүүлэх үедээ гэхээс үнэхээр их. Ганц нэг удаа ямар хамаа байсан бэ? Чи чаднаа гэж бодоод идэж уухаар заавал ямар нэг юм гарна, хомхоо долоон, ходоо дөвдөн. Иймэрхүү хүмүүс эргэн тойрноо их стресстүүлдэг шиг байгаа юм. Жаах юм болохоор сүржигнээд айгаад дандаа эрсдэл бодож өглөдөг. Гэхдээ айдаг юмаа хүчлэн хийгээд тухайн үедээ худлаа ерөөсөө санаад зовоогүй юм шиг жүжиглэж нууж чаддагч дараа нь тэр нь бүр илүү их сэтрээд өөрт минь илүү их шаналл зовлон болж ирдэг. Тэгээд бүр тайвширч чадахгүй үедээ гарын доорх юмээ
Нөгөө л нэг интернеттэй байдаг зөвлөгөөнүүд бүр улиг болтол хилдэг учраас хинч бараг дагдаггүй шахуу тийм. Жишээ нь эрүүл хоол идэх. Хоолоо эрүүл болгож эхэлсэн. Тасгал хөдөлгөөн идэвхтэй хийж эхэлсэн. Тэгээд орой эрт унтаж нойроос авдаг болсон. Дээрээс нь аль болох одоо өөрийгөө айлгах сөрөг мэдээллүүдээс өөрийгөө холдуулсан. Өөрөө ч гэсэн сөрөг бодлоодаас өөрийгөө айл болох авсан. За дээрээс нь яг ямар үед миний сэтгэл түгшээд байна вэ? Юунаас болсон юм болоо? Яагаад одоо миний сэтгэл ингэж түгшээд би айдаг болчихсон юм болоо гэдэг тухайга бодож эхэлсэн. Нэг явсандаа би их сурвалжаа хайсан гэсэн. Тэгэхээр та нар ч гэсэндээ одоо өөрийнхөө сэтгэлийг өвтгөөд байгаа зүйлийнхаа их сурвалжийг олоод тэрнтэйгээ бас ажиллаж сурах. Ажиллахаасаа гадна лог гутгаар ингээ хөөгөөд өөрийгөө ойлгох нь энэ эдгэрлийн эхний одоо нэг хийж чадах бидний өөрсдийн зүгээс хийж чадах алхам юм шиг санагдсан байхгүй юу? Их сурвалжаа олно гэдэг чинь өөрөө энэ одоо сэтгэл түгшиж байгаа айдас сэтгэл түгших эмгэгч нь өөрөө үүсгэгч хүчин зүйлүүдтэй гэсэн. Мэдээж удамшсан байж болно. Гэхдээ удамшаагүй гэж бодож байгаа юм бол юунаас үүссэн юм болоо? Тэ? Энэ нь одоо жишээлх юм бол ойр дотны хүн нь нас барах, эсвэл ажлаасаа хаалгадах, хүчирхийлэлд өртөх, эсвэл одоо санхүүгийн том асуудалд орох гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг үндсэн гол шалтгаан хажуугаар нь ийм жижиг шалтгаанууд хамтдаа нийлсэн байж болно. Эсвэл маш олон жижиг асуудлууд нэгцээр нэг том цөм болсон байж магадгүй. Миний хувьд бол би өөрийнхөө одоо энэ шалтгааныг бодож явсаар агаад ерөнхийдөө би өөрөө юм жоохон санаа зовмтгай хүн байсан. Одоо манай эмээ одоо аавын талын эмэгтэйчүүд гэж хэлж болно те. Эмээ болон одоо манай аав эгч нар ер нь нэлээд тийм санаа зовмтгай хүний хойноос ингэ санаа зовдөг. Тэрний минь тэр яач вэ? Энэний минь энэ яасан бол гэд. Яг тэрэн шиг миний ер нь өөрийн маань тийм төрлөх нэг юм байсан нь хүмүүсийг ингээ гомдоох үе, хүмүүс томуухай байхаа гэж ер нь дандаа өөрөөсөө илүү бусдыг ингээ жоохон тэргүүнд тавьж явдаг тийм хүн байсан. Тэрэн дээр нэмээд нэлээд ойрхон одоо сэтгэлээр ингээд ойртсон байсан тийм нийтлэлийн маань гол дүр эмхтэй үнэхээр харамсалтайгаар өөд болсон байхгүй юу. Тэгээ тэр нь надад бүр ингээд аюулгүй том хүн цохилт болсон. Би тэрийг одоо тийм хүн цохилт надад өгсөн юм байна гэдгийг би өөрөө мэдээгүй байхгүй юу. Тэгээ сүүлд нь ингээд бодоод яг яагаад гэд ингээд асуугаад ирсэн чинь тэр л одоо юу гэдэг тэр үхэл амьдрал гэдэг зүйл чинь жамаараа явдаг да гэдгийг ойлгосон байсан ч гэсэндээ тэр жам гэдэг чинь өөрөө ямар хатуу юм бэ? Ямар хэцүү юм бэ гэдгийг одоо үгүй элхүүтэй гээд нэг тийм амьдралд гомдсон. Тэгээ дээрэс нь тэр үе нөгөө ковидын үе таарсан учраас тэр ковидын үеэр нөгөө хүмүүсийн тэр мэс чанарт гомдсон. Дээрэс нь би өөрөө нөгөө яг Японд хурж ирж таараад тэгээ ажил мэргэжил өмнө ингээд маш өндөр идэвхтэй амьдардаг байснаа. Ингээд нэг юм айдуу намуун тайван стрессгүй газар хуржрээд гинт одоо нэг хинч биш болсон юм шиг тийм мэдрэмж ингээд бүгдээрээ давхцаад тэгээд одоо надад энэний суур тавигдсан байгаа байхгүй. Тэгээ энэ бол жишээ нь яг сэтгэл түгших эмгэгтэй болсон хүмүүст одоо маш их тохиолддог жишээ гэж байгаа байхгүй. Ойр тойрныхаа хүннийг одоо алдах. Ингэснээрээ өө амьдрал чи ямар богинохан юм бэ? Өө ингээл одоо ингээд дуусчт юм уу? Үгүй ер нь амьд явах баталгаа байна уу гэдэг тэр нэг юм одоо хүмүүст нөлөөлөөд тэгээ эннээсээ болоод эрүүл мэндийн айдастай болж түгшиж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ бас бие маш их чагнадаг болдог. Тэгж байгаа. Одоо сүүлийн үед жишээлх юм бол Монголын фэйсбүүкийн орчныг ингээ харахаар маш олон залуу хүмүүс залуугаараа өөд болж байгаа харамсалтай мэдээнүүд маш их төгж байгаа тий. Тэгээ энэ мэдээнүүдийг би ингээ харахаар за энэ одоо өстой маш олон хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа даа гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол бас яг тийм одоо постуудыг ингээл өөрөө ирэхгүй арчиж байгаа юм л да. Тэнгуү тэрний доор ингээ хүмүүс юу болоод байна гэд одоо айцтай байгаа гэдг нь ингээд мэдэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс яг одоо энэ ковидын дараагаар ялангуяа одоо энэ үхлээ сайхан айдас төгшөөр маш өндөр болж байгаа гэдэгт би бүр яг 100% итгэлтэй. Тэгээ залуу охтууд хөвгүүд найз залуугаасаа найз хөвгүүнээсээ ч юм уу те салсны дараа энэ одоо айдас түгшилт гэдэг юм чинь бас их болдог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө тэр дотоод одоо бодлыг сонсож те тэгээд ийм том үйл явдал болсны дараа
би өөрийгөө энэ дундаас одоо сэтгэл зүйн хувьд бүрэн бүтэн авч гарч чадж гин үү гэдгээ сайн харах. Үнэхээр чадахгүй байгаа юм шиг санагдах юм бол мэрэгжлийн хүнд нь эртгэн ингээ хандах хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд саяны ярьсан ярианууд хэрвээ одоо тантай ямар нэгэн байдлаар жоох ойролцоо санагдаж байгаа юм бол интернетээс сэтгэл түгших эмгэгийн талаар илүү сайн дэлгэрэнгүй сонсоод үзэхэд гэмгүй болов гэж бодож байна. Би бол яг одоо ийм одоо тийм байдаг гэд мэрэгжлийн эмчийн хувьд бол зөвлөж чадахгүй тий. Зөвхөн яг өөртөө тохиолдсон болон найзууд дээрээ тохиолдсон юмнуудыг та бүхэнд жоохон ч гэсэн хэрэг болох болов гэдэг үүднээс ярьж байгаа. За тэгээд энэ сэтгэл түгших эмгэгтэйгээ харин би яаж тэмцэж эхэлсэн бэ гэдэг талаараа түрүүн хальчаарсан тий. Дасгал хийсэн, хоолундаа сайн идсэн, одоо зөв хоолундаа идэж эхэлсэн. Тэгээд дээрэс нь одоо нойроос авч эхэлсэн гэсэн. Эннээс гадна дээрэс нь одоо өөрийнхөө мэдээж сэтгэл зүйтэй ажиллаж эхэлсэн. Энэ сэтгэл түгших эмгэг гэдэг чи яг юу юм бэ гэдгийг нь ойлгож олж мэдхээр ингээ хичээж эхэлсэн байхгүй юу. Тэгээ ингээ судлаад байсан чинь энэ сэтгэл түгших гэдэг юм чинь мэдээж бидний тархин дотор буюу бодол дотор явж байгаа. Тэгвэл тархин дотор болоод байгаа мөртлөө яагаад гинт ингээ миний амьсгал ингээ давчтаад амьсгаа ойр орхон байгаад амьсгалаа ингээ бүрэн гүйцэд авч чадахгүй юм шиг санагдаад одоо хоолон дээр ингээ юм тулцсан юм шиг санагдаад цөрхний цохилт нэмэгдээд ингээд байгаа юм би. Яагаад миний биед нөлөөлөд тэгээ дээрэс нь ингээ миний шалтгаангүйгээр миний бие эрхтнүүдийг өвтгөөд байгаа юм бэ те. Ямар нэгэн одоо тэр бие эрхтнүүдэд онш байхгүй мөртлөө яагаад өвтгөөд байгаа юм гэсэн чинь мэдээж одоо хүн айнгууц тэр айц төгшөөрийг бидний тархинд одоо мэдээлэл ирж байгаа тий. Одоо тэр айж байгаа зүйлийн үр дүнд юу болохыг мэдэхгүй учраас яг инстинктээрээ буюу өөрийнхөө одоо хар зөнгөөрөө өөрийгөө хамгаалах, зүгтаах тийм хариу үйлдэлүүд бидний бие үзүүлж эхэлдэг юм байна л да. Тэгээд тэр тархинд одоо болсон одоо энэ хүн ингээд айгаа түгшээд байна гэдэг мэдээлэл маань бидний нус нуруугаар дамжаад доошогоо бөөрийн дээд булчирхаанд очиж нөлөөлдөг гэж аахгүй. Тэндээс нь адреналин ялгардаг. За энэ адреналин чинь нөгөө стресстэй холбоотой гэж та нар мэддэг бах тийм. Энэ адреналин нь бидний одоо мэдрэлийн системд нөлөөлдөг. Энэ мэдрэлийн систем нэг нь болохоор одоо тэр байгаа зүйлийг нь хэтэрхий хэсэгдэг, нөгөөх нь болохоор одоо тэр байгаа мэдрэмжүүдийг тийм ингээд жоохон багасгаж дарж өгдөг юм байна л да. Тэгтэл бидний тэр ялгаруулсан адреналин маань аливаа зүйлийг одоо тэр ихсэгдэг мэдрэлийн системд очиж нөлөөлснөөр яг дотоод одоо эргэтнүүдэд одоо хүрч эхэлдэм байна л да. Шалгалтын өмнө гинт одоо гиз бацлах ч юм уу те шинэ ажилд орох гэж ярьслага өгөхгүй явж байгаа чинь гинт ингээ базлаад 0 ормоор санагддаг шүү дээ. Энэ бүх одоо юмнууд чинь бүгдээрээ яг ийм дараалалаар явдсан байна л да. Айж төвшснээс үүдээд тархинаас мэдээлэл одоо бөөрийн дээд булчирхаад мэдээлэгдээд бөөрийн дээд булчирхаанаасаа бидний мэдрэлийн системээсээ дотоод эргэтнүүдэд гисэн ийм дараалалаараа яваад тэгээд ингээ одоо эргэтнүүдийг ажилуулангууд амьсгал өндөрсөд тэгээ зүрхний цохилт хурцсаад хөлрөөд салганаад нөгөө зугтах гэж байгаа нөгөө энэ хүн чинь айсан учраас тэнд нэг ямар нэг юм болохгүй юм байна. Тийм учраас одоо намайг зугтаахад миний бие өөрөө бэлдэж өгж байгаа байхгүй инстинктээрээ. Тэгэхээр ингээд зүгээр ингээд сууж байгаа мөртлөө дотор ингээд бүх юм маань бэлдэгдээ би бүр яг гүөх гээд ингээд тэгээ гараан дээр ингээ хамаг ингээд юм бүх юм маань ингээ адреналин маань ялгараад ингээд бүр бэлэн болцсон байдалтай байж байгаа байхгүй. Тэгтэл би зүгээр ингээ суугаад байгаа штэ. Тэгэхээр тэр их гаргаж ирж байгаа энерги тэр их одоо юмнуудыг чинь би одоо гүөх гээчгүй дасгал хийх гээчгүй гэж ингээ хүлээгээд авчгаар чинь ингээ надад бүр ингээ шок болоод байгаа байхгүй. Тэрийг би одоо ингээ зохицуулж чадахгүй юм. Тэрнээсээ бүр яагаад тэгээд нөгөө нэг паник атакт ордог гэж байгаа байхгүй. Паник атакт орохоор хүмүүс чинь одоо бүр амьсгалж тахайлаад нөгөө түргэн дуудаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Яг гүөх гэж байгаа юм шиг эсвэл гүйсний дараа болсон юм шиг тэр их стрессийг ингээд миний бие ингээ сайн авчлаа. Би айснаас болоо. Тийм учраас одоо энийг өөрийгөө тайвшруулъя гэж бодно. Хизээж одоо ингээм амьсгал төргснээс болоод муу юм болдоггүй шүү гэдгийг одоо жишээ нь өөртөө санаалах, өөрийгөө ятгах. За чиний бие дотор чинь сая яг ийм ингээд юм болчлаа шүү. Тийм учраас одоо өөрийгөө тайвшруулъя. Тэрнээс биш одоо ингээд миний бие өвдөөд ингээд амар өвчин тусаад тэрнээс болоод өвдөөд байгаа юм бишээ гэдгийг ойлгох нь айгүй чухал байсан надад бол. Яг ингээд амьсгал давчтаад ирэнгүүт за нөгөөч чинь боллоо пад зогсоё. За нөгөө нэг хачин бодолж ороод ирлээ. Нөгөө нэг намайг айлгаад идэх гэл ингээд зогсоно. Дээрээс нь нэмээд айгаад байгаа тэр зүйлийнхаа одоо нөгөө их сурвалжийг нь олсон бол тэрнийхээ эсрэг арга хэмжээг бодтойгоор авах хэрэгтэй. Жишээлх юм бол би одоо жишээ нь миний ходоод өвдөд байна гэд би тэрнээс айгаал өнөө маргаашгүй хүчгээд байгаа юм шиг санагдаад байна шүү дээ.
Тэгвэл эмнэлэгт очие. Эмнэлэгт очлоо, эмч зүгээр гэд хэлчлээ. За одоо тэгвэл би эрүүл зөв хооллоё. Тэ? Эрүүл зөв хооллолчээ. Тэгээ дээрэс нь тасгал хөдөлгөөнөө сайн хийчихье. За ингэсэн байхад миний хотоод бол өвдөх учиргүй. Эмнэлэгт очиод зүгээр гэдэг мэдсэн. Тэгээ хоолоо эрүүлээд эд чин дээрэс нь нойроосоо аваад тасгал хөдөлгөөнөө хийчих юм бол миний хотоод өвдөх шалтгаан байхгүй байхгүй юу? Тийм учраас одоо нөгөө хотоод чи ингээл өвдөөл эхлэх юм бол за надад айхан байхгүй. Би одоо хотоод эрүүл болгох бүх юмыг би өөрөө хийж байгаа учраас ерөөсөө айхан байхгүй. Тийм учраас хотоод өвдлөө бодгоо болно. Шууд таслана. Яг гэвэл энэ асуудлыг би шийдэж явж байгаа учраас энэ талаар ахиж бодож би өөрийгөө зовоож бүр тэр төгшүүрийг улам давргах хэрэггүй. Тэм даам гаргах хэрэггүй. Багын золгыг баг дээр нь дараад авах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ бодол чинь цаашаа үргэлжлэхгүй. За энэ байдлаар ингээд өөрөө өөртөө жоохноор тэмцэж явсаар хагаад одоо би бол нэг хаяа мэдээж айцтай төгшүүртэй байдаг. Гэхдээ ингээд өмнөх үеийнх шиг ингээд бүр ингээд яг одоо л ингээд имлэг явмаар байна. Яг одоо л имлэг явж очиж үзүүлмээр ингээд тийм бүр юм тулсан тийм мэдрэмж бол байхгүй болсон байхгүй юу. Гэхдээ ингээд байхгүй болсон ч гэсэндээ энэ нь одоо насан туршдаа байхгүй болчихно гэсэн үг бас биш. Энэ чинь ингээд эргээд жоохноор бас гарч ирээд идэг гэж байгаа юм. Тэгээд тэр гарч ирэх үед нь сайн таньж авсан байх хэрэгтэй. Яг ийм шинж тэмдэгтэй байдаг да. Яг ингэдэг дээ. За тэгвэл нөгөөтг чинь л яг мөн байш шүү. Нөгөөх чинь гараад ирлээ. Өхөө за таслаад авъя дэс. Ер нь бол яг ингээд эхний ээлжинд өөрөө өөртөө ажиллаад үзээрэй гэж би зөвлөх байна. Тэгээд мэдээж ингээд ч миний хэлээд байгаа энэ аргуудыг хэрэглээд ч нэмэргүй юм шиг санагдчих юм бол бушуухан шиг эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй. Тэгээд эн чинь бол ингээд бүрэн гүйцэд сайхан эмчлэгддэг одоо төрлийн зүйл واخгүй юу. За тэгээд сэтгэл төгших эмгэгийн сэтгэл төгшихий чинь одоо бас хэцүү юмнууд бас байна. Хачаа юмнаас айн штэ. За нэг скотч үнэрлээ. За тэр скотч ингээ хажууд скотчны юм хурц үнэртэй скотчлаа худалдаж авахгүй би жишээ. Юу ингээ хурц үнэртэй скотч удаан үнэртэй тахмал бүр ингээ миний биед яаж нөлөөлж байгаа л гэхээс бүр айдаг. Дээрээс нь аяг тавг угаахта. За тэр аяг тавгийг дутуу угаачих вэ гэхээс үнэхээр айдаг. Тэгээд дээрээс нь гар бол гарны ариун цэвэр алдагдахгүй гэхээс бүр маш их айдаг. Тэгээ гараа ингээ угаасаар агаад манай найзын гар гэхэд ингээ одоо ингээ битүү ингээ хуур ашилцтай. Одоо тэрнтэйгээ яаж ч тэмцээд ерөөсөө болж өгөхгүй байгаа байхгүй. Ямар савн, ямар тос, ямар сайн гэсэн бүхнийг нь хэрэглээд нэмэргүй. Тэгээ минийх одоо ингээ араас нь явж байгаад одоо овоо дээртцээ явж байгаа. Тэгтээ ингээ үлдэгдлүүд бас байгаа. За тэгээд одоо агаар давчтах тийм жоохон бохир юм шиг санагдсан тийм агаартай орчинд орж ирэх тэр одоо байгаа газрын агаарын тэр температур тэр юмд таалагдахгүй байхаас айх тэгээд олон хүнтэй дэлгүүрт орохоос айх талбай айдас мэдс чинь бүгдээр одоо энэ дотор бас явж байгаа байхгүй юу. За гих мэтэр маш сонин юмнуудаас айдаг. Үнэхээр айх шүү. Зүгээр одоо ингээд энэ муухай юм да гэж бодох биш. Энэ жоохон заваа юм да. Эсвэл би дурггүй дээ гэж бодох биш. Айх шүү. Айгаад тэр нь өөрт нь ямар нэгэн байдлаар бүр ингээ маш хүн дээр одоо нөлөөлөх гээд байгаа юм шиг санагдах хэмжээнд тийм айдас баггүй юу. Тэгэхээр ер нь жоохон хэцүү. За тэгээ эргэн тойрныхоо найз нөхдийнхөө ах эгчийнхаа ээж аавынхаа асуудлуудыг бүр маш хүн дээр хүлээж авна. Одоо маш их санаа зовн тэр хүмүүст ингээд дотор бол ингээл үргэлжийн ингээ бодогдоод бүр ингээ яаж завгүй ажил хийжсэн ч гэсэн ингээд хажуугаар нь ингээд дандаа ингээ зүрх ингээ бодогдож зүрх ингээ өвдөж шаналж явдаг. Зүрх гэдэг нь шууд утгаараа биш шүү зүгээр ингээд сэтгэл гэдэг утгаараа. Би бол өмнө нь яг ингээл нэг сэтгэл эвгүй болоод ирэнгүүт газ тасгал хийнгүүт тэр ингээд намддаг байсан байхгүй. Тэгээ тэрийг ингээ одоо бодохоор яа тэр нөгөө амьсгал давчтаад өмнө нөгөө тэр эмчийн хэлсэн шиг нөгөө нэг олон адреналин чинь нөгөө их адреналин чинь ялгараад миний одоо гүөхд бэлэн болгоцсон байгаа тэр биеийг харин хөдөлгөөд ирэнгүүт нөгөө юм чинь дарагдчихж байгаа байхгүй юу. Яг зөв юм а зөв тэр гарч ирсэн энерги зөв юмд нь зарцуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө бас эрүүл мэндийнхаа төлөө бас нэг алхам хийжлээ гэдгээр нэг жоохон сэтгэл үеиг болдог жоохон. Дээрээс нь бас гоё амьсгалаа зохицуулдаг тийм төрлийн йог хийж болж байна. Йог бол бас надаа маш гоё нөлөөсөн. Ингээд заримдаа йог хийж яхад ингээд бүр
бүр ингээ уйлмар санагдтал тийм гоё мэдрэмж авдаг байсан. Гэхдээ яг тэр йог хийж яхад дотоод эргэтнүүдэд массаж хийгдэж гэсэн үг л те. Тэнгууд ингээ хүрдэггүй байсан тэр газруудад хүрээд одоо дотоод эргэтнүүдэд массаж хийхээр угаасаа тэр сэтгэл хөдлөлийн цэгүүдэд бас ингээ хүрдэг гэлүүдээ ямарсан гэсэн. Угаасаа одоо яг энэ позыг барихаар ингээ сэтгэл амар хөдлөөд ингээ уйлмар санагддаг шүүгээ тэнгууд бүр яг ингээ дотор гэж ярьж байгаа байхгүй юу. Бүр яг тийм гоё йогууд бас байдаг. За ингээд сая миний ярьсан зүйлстэй адилхан одоо шинж тэмдэгтэй хүмүүс байх юм бол өөрийгөө илүү сайн таньж мэдэж өөрийнхөө сэтгэлд илүү их анхаараасай гэж хүсэх байна. Харин ойр дотны чинь хүмүүс нэг иймэрхүү юм шиг санагдаад байх юм бол тэр хүмүүстэй өмнө нь би юу хэлж илаа гэж найз нөхд нь аав ээж нь ах эгч нар нь бодоосоо гэж хүсэж байна. Одоо жишээлх юм бол нөгөө хүн чинь ингээ айцсан жоохон юмнасаа хүрхий бодит байдал дээр нөгөөдх нь ямар ч тийм айц төгшөөргүй энгийн зүйл ах чинь тэр хүн чинь айгаад байна штэ. Тэгэхээр тэр хүнд чи юунаас айсан? Юундээс хүрчгэнсэн юм бэ? Гэхдээ чиний хажууд тэнд бүр ингээд хүүхдүүд зовоод байна, хүн ингээд байна гэд зөвлөөд загнаад авах ш. Яагаад гэвэл тэр хүн чинь дотроо буруу зөвийг бүгднийг мэдж байгаа байхгүй юу? Мэдж байгаа ч гэсэндээ өөрөөс нь үл шалтгаалсан юм энэ дотор би дотор нь явснаас үүдээд ингээ өөрөө зогсоё гэсэн ч зогсоож чадахгүй сэтгэлийн юм би дотор нь болоод байгаа гэдгийг ойлгоод зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй зүгээр сонсоод ярилцаад магадгүй хамтдаа нэг амьсгалын дасгал хийж үзээд хажууд чинь чамайг нэг хүн ингээ ойлгоод байна шүү гэдгийг мэдрүүлэх л чухал. Тийм болохоор та нар маань өөрсдийгөө бас би зүгээр л нэг стресстэд яваад байна гэж бодхоос илүүтэйгээр миний энэ сэтгэл яг яагаад байна вэ гэдгээ ер нь байнга сонсож байгаарэ гэж энэ удаагийнхаа дугаараараа уриалаад тэгээд өндөрлөе.